Сайн байцгаана уу, намайг Сувд Эрдэнэ гэдэг. Би бага насны 2 хүүхэдтэй эцэг эхийн төлөөлөл байна. Интернет нь бидэнд маш олон боломж давуу талыг олгодогч зарим сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн захин орчин дах хүүхдийн аюулгүй байдал суурь судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 41% нь бага насны хүүхдээ сатааруулахын тулд гар утсаа өгдөг гэж хариулсан байдаг. Бага насны хүүхдийн интернетээ санамсаргүй байдлаар өөрийн нас идэвхтэй тохироогүй, сөрөг нөлөө бүхгүй, садар самун хүчирхийллийг агуулсан контент үзэж эрхэм зөрчигдөж байдаг. Та бүхэн захин орчинд дах хүүхдэд хортой контент мэдээллийг тухайн платформоор дамжуулан устгуулах эсвэл хязгаарлах боломжтой юм аа. Бага насны хүүхдүүд YouTube дээр ихэвчлэн богино бичлэг үздэг тул YouTube дээр эцэгхийн хяналтын тохиргоо хийх зааварчилгааг танилцуулъя. Нэгт restricted модыг идэвхжүүлэх. Энэ тохиргоог идэвхжүүлснээр хүүхдийг зохисгүй агуулгаас тодорхой хэмжээнд хамгаалах боломжтой. YouTube аппликейшнээ нээн profile руу орно, settings дээр дарна, general дээр дараад restricted модыг идэвхтэй болгоно. Хоёрт short feeds тохиргоо хийх. Энэ нь тухайн богино хэмжээний бичлэг болон уг тохиргоог оруулсан сувгийг дахин харахгүй болгох тохиргоо. Тухайн видеоны баруун дээд буланд байрлах 3 цэг дээр дарна. Not interested эсвэл don't recommend this channel дээр дарна. Гуравт Google Family Link. Энэ тохиргоо нь 13-аас доош насны хүүхдэд зориулсан эцэг эхийн хяналтын хамгийн үр дүнтэй тохиргоо юм. Энэ тохиргоог хэрхэн хийх дэлгэрэнгүй зааварчилгааг тус хорооноос эрхлэн ажилуулдаг e-kids цэгийн сайтаас авна. Харилцаа холбооны зохицуулах хороо.